За сайн уу манайхаа Чил улсын бичлэгээ эхлүүлэхээс өмнө би энэ аялагч ганхуу ах болон замун урлаг соёлын замун сошиалын идэвхтэй ингээд залуустайгаа хамт энэ Shopee Hub-ийнхаа рекламанд тоглосон юм аа. Тэгээд энэ рекламыг үзээд бүгдээрээ Чил улсаар хамтдаа аялцгаая. Гэлт мөндөн захиалчтай юм бах та. Болно шүү дээ минь. За тэгээд Shopee Hub-аар бол хятадын үйлдвэрээс нь одоо шууд Монгол төлбөрийн хэрэгслээр захиалж ингэж болдог гэдээ байгаа. Болно шүү дээ минь. Найдвартай ирнэ захын үнээс хямдхан байж болд юм бах та. Болно шүү дээ минь. Энэ одоо орон нутгад хөргөж өгд юм болов уу? Болно минь. Болно. Минь дөө. Болно штэ. Авахыг хүссэн бүхний хамгийн хямд найдвартайгаар 21.9 төгрөгт Store Pay, QPay, Pocket бүх банкны картаар төлөөд захиалаад аваарай. Ах нь хэлсэн шүү дээ болно гэж. За сайн байцгаана уу? Ингээд Чил улсдаа ирлээ. Тэгээд hello. За хамгийн ихний камерасаагаа таарсан хүн бол маш гоё нөхөрсөг байна. За ингээд Чилд ирсэн. Тэгээд Монголоос бол нисэж ирэх гэж бол амар явдаг юм байна. Пүү энэчнээс чи Турк руу 9 цаг нисээ, Туркээс Бразил руу нисээд, Бразилаас Чил рүү ингээд нийтдээ бол 40 гаруй цаг нисэж ирлээ. Тэгээд нэг жоохон унтдах юм уу гэсэн яшиг гүрийхээр шийдчихлээ. Одоо ингээд цаг 4 өнгөрч байна. За тэгээд одоо унтчихаар чи шүн айгүй бол унтахаа үйл чинь нэг мөсөн гүрийж ягаад унтъя гэж одоо. За тэгээд мэдээж бол одоо Tokyo App-ийнхаа гэрэлтэх хоор гарч Tokyo App-ийнхаа аялал зэс рүү ороод Чилийнхаа дата симийг авцсан. Тэгээд айгүй амар байна. Буугаад шууд одоо интернеттэй. За мөн дээр нь бол та бүхэн миний өмссөн балгаа харж байгаа бол Shopee Hub. За тэгээд та бүхэн бол Shopee Hub ивент рүү ороод хятадын үйлдвэрээс нь бол шууд гэрлүүгээ 21.9 төгрөгт бараа бүтээгдэхүүнээ хөргүүлэх боломжтой. За тэгээ миний өмссөн фототокол та бүхэн харж байгаа бол Занга юм байна. За Монголын хамгийн том ажлын байрны нэгдсэн фототорм Занга юм дээр байна. За ингээд би бол одоо миний энэ Чилд буусан газар маань бол одоо хотын төвөөсөө нэг 3 км-ийн зайтай гэж байгаа. Хотын төвөөсөө. Тэгэхээр одоо нэг 4 зам маань товчоо хавцаач одоо бууцсан юм уу те. За нэг ийм газар буусан. Тэгээд ямар ч байсан өнөөдөр нэг буудлынхаа эргэн тойронтой танилцаатай. Тэгээ маргаашнаас бол манай энэ буудлын хөтчийн буудлын ресепшны нэг англиар ярьдаг найз нь бол миний хөтөч хийхээр болсон. Тэгээд нөгөө хөтчтэй явахгүй бол яг юу яачин нөгөө энэ хүмүүс чи бүгд испанаар ярьдаг. Өмнө нь би лав ингээд Латин Америкт дээр очижсэн Бразил, Аргентин өдргээд явахаар хэл ус нэвтрэлцэхгүй айгүй хэцүү юм билээ. Тэгээд нэг найз нь бол надад бас хамт явж өгөхөөр ярьсан байгаа. Тэгээ маргаашнаас бол хөтөчтэй болчих юм байгаа. За тэгээ өнөөдөр бол ерөнхийдөө нэг юм гадна буудлынхаа гадна орчин нэг харангаа хүмүүс нь бас юу ямархуу зан ааштай ямар дүр төрхтэй хүмүүс байна. Тэрийг нь бас сонирхож харахаар ирлээ. Hola. Gracias. Gracias. За ерөнхийдөө бол тунгой найсыг хэлсэн шүү дээ. Hola. Gracias. Gracias. My name is Sergey. Sergey. Chill. Yeah, very nice to meet you. За ерөнхий ингээд мэдэгдэх юм аа. Ингээд гараад ингээд явхаар хүмүүс нь ямар хөө реакшн гаргаж чинь тийм ээ. Ер нь бол эхнээсээ гоё дажгүй найрсаг санагдаж байна. За тэгээд та ажиглуул штэ энэ юм годомчны худалдаа бол айгүй юм чөлөөтэй заяа. Тэгээд би бас энийг эрхийн өмнө юунаас судалсан ер нь шийдлийг тэгээ ийм юм билээ л дээ. Ер нь бол тэ одоо нөгөө нэг мэрэгжлийн хяналт янз бүрийн юм гээд ингээд хааж боогоод байх нь гайгүй. Ерөөсөө л энэ талбай юун дээрээ та зарах юм байвал хийх юм байвал те тэрийг бүгдийг нь бол ингээд хий гэдэг юм чөлөөтэй гэж байгаа. Годомчны юм янз бүрийн худалдаанууд. Тэгээд эн чинь бол нөгөө эдийн засгийн хувьд бол Латин Америк дотор хамгийн өндөр хөгжилтэй орно шүү дээ. Эдийн засгийн хувьд. За одоо нэг хүн ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн буюу нэг хүн ногдох орлогоороо бол Монголоос 3 дахин их тий $16,000 нэг хүн ногдох нь. За тийм учраас бол нөгөө бусад энэ Латин Америкийн энэ хавийн улс орнууд нь бас нөгөө хууль бусаар ирж амьдарч оршин суудаг гэж байгаа юм.
одоо монголчууд Япон Солонгос руу явж харлаад идэг шиг Латин Америкийн ойролцоо хорнууд нь бол ийшээгээ ирдэг. За мөн дээр нь та бүхэн миний Аргентины бичтгийг үзчихсэн бол Аргентинд бол нэг юм байсан шүү дээ. Нөгөө Африкууд айгүй хэрж нөгөө худалдаа 8 хийдэг те хууль бусаар амьдэрдэг Аргентинд. За тэрэн шиг бол эн чинь ингээд бас Африкууд бас айгүй их байдаг гэж байгаамаа. За тэгээ энэ хүн ам бол ингээд маш их бужигнж байгааз тэгээ аргагүй эн чинь 18 сая хүн амтай ийм улс багхгүй юу. За тэгээ үүний 3 сая нь буюу одоо Монгол улсын хүн ам нь яг энэ Сантьяго гэдэг хотод амьдардаг. За ийм нэг учиртай улс юм байгаамаа. За энэ залуучууд байна. Nice to meet you. Chile. Colombia. Wow. Very nice to meet you. Colombia. Let's go. Colombia. Gracias. За энэ Колумб залуучууд байна шүү дээ, тий. Luca, si hay frutilla, Luca, para que lleve. My name is Sege. Colombiano, Cartagena. Colombia. Sí, señor. Cartagenero. Nice, very nice country. Colombia. Yeah, thank you. Gracias. Bendiga. Está bien. За, ер нь ийм байна шүү дээ, тий. Энд чинь яг Чилд хүмүүс нь барыг байхгүй юм шүү. Задгаа ингээд 8 худалдаа хийж байгаа хүмүүс нь бол Колумба юм шиг байх юм. Hello sir. My name is Sege. Chile. Chile. Yeah, it's your business? Yeah, very nice. Gracias. Thank you. Gracias. Hello. Chile. China. From Mongolia. Mongolia. Yeah. Do you speak English? No. No English. Where are you from? Chile. Yes. Chile. 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 Yeah. Gracias. Gracias. За ингээд хэл ойлголцохгүй тунхицсан байгаамаа. Тэгэхээр заавал нэг англиар ярьдаг хүнтэй давхар орчуулдаг хэл гэж явахгүй бол болохгүй мэт л дээ. Хүмүүс нь бол ерөнхийдөө гоё. Nice. Hola. From Chile. Chile, no. Where you from? Venezuela. Venezuela. Oh, very nice to meet you. Venezuela. I know Caracas. Caracas. Do you speak English, sir? Mi nombre, Pedro. English? Si sabes inglés. No. No English. Yeah, I love Venezuela. Sí. I will go Caracas. Ya. Yeah, very nice. Gracias. Perú también, Perú. Gracias. За тэгэхээр Венесуэл хүмүүс бас байж байна. Яг тэгэхээр энэ хэвд бол юу юм бэ нөө? Чилүүд нь цөөхөн юм байна. Ер нь бол ийм эдийн засаг нь өндөр хөгжсөн, сайжирсан улс орнуудад бол яг ийм л байдаг юм лээ. Ер нь яг өөрсдийн нутгийн хүмүүс нь бол иймэрхүү одоо үйлчилгээний ажил юм уу те эсвэл одоо тим юм их баг хийдэг. Ер нь хийдэггүй те. Тэгэл ер нь хөрц зэрэгэлдэх орны ижил шашинтай ч юм уу одоо ижил хилтэй бол энэ хүмүүс нь одоо улсаас ирээд ажлыг нь бол хийчдэг юм лээ. За тэгэхээр энд бол Испани хэлтэй л бол ерөнхийдөө Испани хэлтэй л бол тэгээд энэ чинь нөгөө Латин Америкийн жоохон хөгжил буурай улсуудаас нэж ажил хийж байгаа хэлтэй. Энд ийм цагдаагийн харуул хамгаалттай Carabineros Chile гэсэн төмөр дуулган болгохтой. За ийм бол хамгаалт бас байдаг юм байна. За тэгээ ийшээж бас төм төчигнэж бом бужигнж юм да. Энэ гурав бол ер нь цагдаа нар байж таах гээд байна да. Айгуу гоё утгатай байна шүү дээ. Ола. Гоё хүмүүс байна уу? Ер нь ийм юм. Латин Америкийн хүмүүс бол тийм гоё халуун дулаан хүмүүс байдаг. Гэхдээ яг зэрлэг мапууд нь бол үнэхээр амар зэрлэг тий. Ер нь нийтлэгээрээ бол их гоё тийм халуун дулаан гоё хүмүүс байдгаа гэж би одоо Латин Америкийн ч миний ирж байгаа 6 дахь улс нь байна уу 7 дахь нь ч байна уу тий. За би ер нь тийм бол дүгнэлтэнд хүрээд байгаа. Занга Цэгмэ Монголын иргэн бүрд ажлын байр. Манай энэ буудлын хажуудал чи ер нь зах юм биш үү? Товчооны хажууд тийм байна л да. Ийм задгаа захтай юм байна. За ингээд зах руу би ороод ирж байгаа юм биш үү?
Оо чир нэг манай буудал чинь жигэн байршил сайтай газар байсан юм шүү. За энэ өөр нь бас орж үзье. Юу байх нөө? За мэдээж тэгээ эдний зах бол Африкийн улсуудтай бол харьцуулахааргүй цэвэрхэн байна л да. Ядчил ийм цементийн шалтай байна гэдэг чинь бол одоо наад захын хамгийн юу байхгүй юу? Цэвэрхэн байх бас нэг нөхцөл болчихж байгаа. За тэгээд ерөнхийдөө бол хятад бараанууд айгүй их байна. Дийлэгтээ ер нь хятадын бараа байна шүү. Одоо өмөд гутал мутлаас эхлээд бүгд бол хятад бараа байна. За тэгэхээр бол одоо энэ хятад барааг бол та бүхэндээ хэлээд байгаа тийм ээ. Та бол энэ Shopee Hub имэйл рүү ороод ингээд захмах дээр ингээд зараад ингээд суугаад байх ч юм уу авах гэдэг шаардлагагүй. Шууд одоо Shopee Hub имэйл рүү ороод хятадын үйлдвэрээс нь бас шууд захиалан авах боломжтой гэдгийг бол хэлсээр байна би. Тэгээд энэ Чилиг бол маш үнэтэй хот гэж одоо интернетэд гарч ирээд байсан. Тэгээ яг хөө энийг нь бол ингээ харах юм бол гайгүй байгаа хгүй юу? Энэ үнийг л 3.5-аар өрчсөн гэсэн үг. Энэ бол тэгэхээр нэг 7000 үнэтэй бүүргэр энэ вэ шүү дээ тий. За энэ бол одоо нэг хэд байдیں۔ Нэг 5-6000 калцаа ч юм уу. Тим амар үнэтэй бол биш байгаа хгүй юу? Ер нь Монголтой нэг тийм ойролцоо ч юм шиг тийм үнэтэй. Өөх ямар гоё юм бэ? Стейкнүүд шүү дээ. Oh, delicious. Voilà. Ямар гоё юм бэ? Гоё юм суугац. Бодомжинд гараад одоо хийж чадах юу вэ? Бүгдийг хий гэж байгаа юм л да. Ингээд энэ хүмүүсийг. Ола. Nice. За ашгүйдээ бас гоё хүмүүстэй юм байна. Тэгэхээр нэг гоё юм юу яадаг. Энерги их гоё нөхөгдөж явдаг. Гоё хүмүүстэй газар. За би одоо энд ола Си гэдэг чи тийм гэсэн үг. Yellow. Yeah, си. За тийм л гээ син тийм гэсэн үг. Энд ингээд банан, сүү тэгээд нэг юм холиод юм гоё цэвэр жимсний юм идэх гээд байна л да. Тэгээд энэ Монгол мөнгөөр 8000 төгрөг үнэтэй. Мөс хийсэн юм биш. Тэгээд миксерлээд сорвуулаа ингээ хийчих юм байна. Gracias. За, gracias. За ингээд гоё шейк маягийн. Энэ би яг юу вэ? Лаост би нэг уулж ирсэн. Мозамбикт уулж ирсэн Африкийн. Амар гоё яг энэ цэвэр юм гоё ориг шейк. Тэр байна л да. Ямар гоё юм бэ? Шилвэр нь ингээд эхнээсээ гоё таалагдаж эхэлж шүү. Энд бас их сонир хараа энэ нөгөө казиногийн слот байдаг шүү дээ тий. Тим юм айгүй их байдаг юм байна. Одоо ингээ мөнгөө хийгээд слот тардсан юм байна. Энэ бол бас хууль ёсны юм байна. Gracias. Тэ сони тий бас казиногийн юм хаасайгүй байж шүү дээ. Сая ингээд зүрх болгонд хараад байсан байхгүй. Тэгээд саяны залуугаас бичлэг хийчихээ дотор нь орохгүйгээр гэдгсэн хөрхий тэг ер нь бол нэг юм тодорхой боллоо. Маш гоё тийм юу хүмүүс байна шүү. Тийм жуулчдад айгүй тийм гоё ханддаг. Ер нь нэг тийм гоё хандлагатай хүмүүс байна шүү. Ийм газар юм байна. Нэрээ ингэж байгаа нөгөө манай Монголын бас нэг Life on the Bicycle гэдэг нөгөө мотоциклтэй дэлхий төрөөд аялаад яваад байгаа залуу байгаа шүү дээ тий. Тэгээ манай бороо энэ Чилд байгаа юм байна. Тэгээд маргааш одоо миний энэ байгаа Сантьяго гээд хотод ирэх юм билээ. Тэгээ бит хоёр бас нэг уулзнаа. Маргааш өнөөдөр бит хоёр нэг хоёр талаасаа цагаа товолж байгаа уулзна. За ингээд яриад ирсэн манай буудлын эрзэвчний найз бороо маань ирсэн байна. Ингээд can you introduce yourself my friend? Hi guys, my name is Maximo. I'm a Chilean guy. I'm here trying to show all the pretty stuff and the others not so pretty on the city. So let's join us and let's see what happens. За тэгээд ийм бороотой яасан тэгээд малгай your hat is Toki. Toki-гийн малгайтай Shopee Hub-ийн бодолготой. За би Зангагийнхаа малгайг өмссөн Richmond Consulting-гийн бодолго өмссөн байна. Тэгээд намайг ингэж чинь энэчнээс
автобусны карт тэгээд авчих гинэ. Тэгээ метро болон автобус нь бол нэг картаар явд юм байна. Ингээд явбал бол хамаагүй зүгээрээ. Тэгвэл такси максимал айгүй үнэтэй гэж зөвлөж байна. За ингээд автобусныхаа картыг авцаа. Бороотойгоо хамт орох гэж байна. Тэгээд Монголтой бас адилхан юм аа. It looks same Mongolian. Yeah, really. The card machine? Exactly same, yeah. За ингээд карт уншилчих юм байна. За 770 гэдэг чинь 2000 төгрөгийн үнэтэй юм биш автобус нь. За тэгээд автобус руугаа орж ин да. Sorry. Шиг ингээд энэ нэр нь Монголд харагдаж байгаагүй зүйл биш үү юм. За ингээд автобусанд суусаа. Энэ ийм өчөртэй юм биш бараа. Энэ ингээд мөнгөө төлөөгүй бол ингээд онгоодгүй юм байна. Тэгээд манай нөхөр нөгөө you forgot your card? Yes, I did. Карта мартцсан юм байна л да. Тэгээд ийшээгээ орж ирж чадахгүй ингээд зогсоод байгаа ийм өчөртэй юм биш үү? But the driver is permitted, yeah? Stay here. Some of them allowed it, another ones do not allow it. So we found a free Yeah, it's one. kind driver. Yeah, it's a kind driver. За. Ийм юм байна шүү. Тэгээд жолоочсон нь бол энд ингэж явахыг зөвшөөрдөггүй янз бүр байдаг юм. Тэгээд энэ бол сайхан сэтгэлтэй жолооч юм байна. За, одоо би ингээд яг хотын төвд нь байгаа байхгүй юу? Хажууханд засгийн газрын ордон байгаа. Тэгээд яг энэ чийлийг хилээд байгаа юм л да ингээд. Тэ ерөөсөө хийж зарж чадах юм байвал өөрсдөө хийгээд ингээд гудамжиндаа борлуулж болно гэдэг. Ерөөсөө хаасаагүй гудамжинд ингээд сайхан даавуу дэвсэл ингээд дуртай юмаа зараад хийгээд ингээд байж байгаа юм л та. Тэгээ энэ бол надад маш их таалагдж байна. Одоо өөрөөр хэлбэл миний энэ яг алхаад байгаа газар бол ингээд нэг Сүхбаатарын талбайгийн хажууханд ч юм уу те. Тэгэл яг л нөгөө зах шиг ингээд гудамжинд ерөөсөө зарж болох бүх юмыг бол ингээд чөлөөтэй заруулдаг юм байна. Энэ бол бас нэг талын их надад бол зөв санагдаж байна. За энд ингээд нохоо гудамжинд зарж байгаа юм болов уу гэсэн чинь энэ ийм өчтэй юм байна. Нөгөө гудамжинд байгаа нохоонуудыг ингээд асарч тэжээгээд хөрхийн хөл мөлн ингэсэн. Тэгээ хандив өгдөг бас ийм гудамжинд нь байж чинь ингээд хандив өгөх юм байна л да хөрхөө. Gracias. The woman from Chile. Yes. Chile эмхтэй гинэ ингээд хөргий гудамжны нохоонуудыг авчираад тэгээ ингээд хандив аваад хооллож унтлаад байж идэх юм байна. За одоо бороо их хоёр нэг юм. Chileing yes. Gracias. Такси өрөөд ирсэн энэ Chileing одоо хамгийн аюултай хороолол юм байна л да. Мэдхгүй надад бол харахад ямар ч аюултай юм бол санагдахгүй байна. Энэ хөгжсөн ус бол ийм байт юм уу? Тэгэхээр which way my friend? First of all, I would like to show you the area, yeah. and then we can go to that place. Yeah, yes. Энэ ийм юм байна л да. This is like the illegal land that the Illegal people land. took and Yeah. build all these houses. All building is illegal. We can walk in if you want. Yeah. За энэ тэгээд ийм гэж байгаа юм заяа. Энэ хэсгийн ингээд энэ газрыг бол одоо энэ хойно амьдардаг байсан энэ Чилийн хүмүүс орж ирээд хүчээр одоо энэ газрыг ингээ хууль бусаар авсан байгаа юм. За тэгээд энэ ч нэ болохоор бүх энэ байшингууд бол ингээд хууль бус. The electricity and water is all illegal. Yes. They connect cables from the power tower. Stolen, and, right? Yeah, it's stolen. За энийг нь ингээд хулгайлаад цог залгачдаг юм байна л да. I mean, these people pay for anything. Yeah. They don't pay for electric power or water, anything. Don't pay. No, Don't pay anything. For anything. За яг тэгээд энийг нь бол ингээд тог мог захиргааны усны мөнгө төлдөг. Тэгээ би бол нөгөө Бразилийн Фавелад нөгөө бурхтын хот руу ороход бол бас нэг иймэрхүү юм хэлчихсэн те нөгөө тог мог захиргаанд төлдөггүй бүх юмыг хууль бусаар хэрэгэлдэг гэд. За нэг тим юм байна. Hey my friend, how safe is this area? Well, at this time, as you can see, there's no danger at all, but at night it's very complicated.
a lot of drug selling. In the and midnight. thieves and the midnight and after midnight and overall. It's danger in midnight. Yes, sir. Robbery. I mean, all this area, not just the street, at the corner, on Ah. the other side. All this zone is very complicated at midnight. За тэгээ шүн өрөө мөрөө бол хөвгүү гэж штэ хар тамхи зардаг, дээр нь булаалт явдаг гэх те. За тэгээд нэг энэ хавар бол нэрээ ингээд энэ байшингууд нь ингээд ер нь гүйцээж бариаггүй шахуу ийм айлууд ялчгүй тэгэл хул бусаар орж ирсэн юм байна л да. За тэгээд мань хүний өөрийнх нь гэр бол бас энэ юунаас холгүй байдаг гинэ. Тэгээд алхаад манай гэрийн тийшээ бас очиж үзэж болно гэж чинь. Тэгээд Чилийн бол яг Сантьягогийн хамгийн ядууралтай хэсэгт бол би амьдэрдгээ гэж хэлж байна л да. And how far is your home to walk from here? Like 1 kilometer from here. 1 kilometer. Or less. Аа. It's not too much. За ингээд бороо бол одоо эхлээд гэрийнхэн ойролцоох юм худалдааны газруудыг надад харуулж байгаа. Is there poorest life in Santiago, Chile, right? Yeah, it's one of the poorest here in Santiago. There's too many others, but yeah, this is how it looks a poor neighborhood here in Yeah. Santiago. Are they from Chile? Almost all these people in this street are Chileans. All Chileans. Yeah, Almost all of them. За ерөнхийдөө бүгд бол Чил хүмүүс юм байна. Тэгээд хамгийн ядууртай хэсэг гэж бол чи ингээд ойлгож болноо гэж надад хэлж байна. Тэгээ ер нь одоо яг хамгийн ядууртай хэсэг ямар байдаг яг манай энэ хэсэг бол тийм хэсэг юм аа л гэж байна. Тэгээ ингээ харахад бол нэг хайхтар тийм юм бол харагдахгүй гэж. Яг үгүй эдийн засгийн өндөр хөгжилтэй улс гэдэг бол тэгэл ядуурчдын хэсэг ч гэсэн нэг иймэрхүү байдаг юм л та. Би бас Израильд очиж байхад ядуурсын ороллоор нь бас явж үзчихсэн. Ганцаар явж ирсэн тэгэхэд бол тэгээ бас ер нь нэг иймэрхүү. Тэгээ дийлэнхтэл ингээд ядуурсын орол гэдэг хэсэгт нь өөрсдийнх нь нутгийнх нь жоохон байх боловч тэгээ ерөнхийдөө нэг хууль бусаар амьдардаг хүмүүс бол жишээ нь Израильд бол ядуурс нь тийм байсан. Малайз бас тийм байсан. Гэхдээ энэ одоо тэгээ ядуурсын орол гэхэд баг юу шиг лагер шиг юм шүү тий. Hey, my friend. Hi, sir. Is it really Chilean and poorest area? Yes, sir, it is. Actually, this is like the Chilean food. It looks a garden. Yeah, it looks nice. Now near is your home? This actually is my home. Here? This is where I live, yes. Oh. Is your house is one room or whole house? There's it's a apartment in the second floor. There's за. two rooms, one Хоёр bedroom дахь and гэрийн one kitchen. гинэ. За тэгээд манай бороогийн гэр. Sorry, it's a little bit messy. Oh, there, that's okay. Who are live with you? Where I actually live with my girlfriend and my son. Your son. Yeah, he's about to get 1 year of life. Where are they? They are in their grandfather's houses. Now you are living alone. Now this week I live with them, but they have to do something in there, so they are spending like a few days in there and then come back. I think past tomorrow. After tomorrow. After, yes. Yeah. За ингээд ийм it's a one room. Yes, I mean Kitchen. Kitchen. За ингээд галтгоо иймэрхүү байна. This is one room. Oh, it's so messy in there. Bedroom. Yeah, another bedroom. За амтгалын өрөө. Энэ бас also bedroom. Yeah, 2 bedroom, 1 bathroom, 1 kitchen. Yeah, how much is rent per month this house? Well, in this place it have a cost of 300 Chilean pesos per month. Per month. Yes, sir. Үнэтэй биш шүү. 300 гэдэг чинь сая төгрөгийн түрээстэй. Your son. Yes, he's my son. За нэг иймэрхүү
Амьдрал байдаг юм байна. Энэ Чил айлын хамгийн ядуусан хороол нь. Is it your guitar? This is my girlfriend's guitar. Oh. I only have electric ones. Electric guitar. Yeah, electric. Oh. I only have electric guitars. I have 3 of them. Yeah, thank you for introduce your No, my pleasure. house. Yeah. My pleasure, sir. Барилгын хийж хүрэн зураг төсөл, барилга угсралт, Richmond Consulting. За өглөөний мэндэ ингээд өнөөдөр би яах чинь гэхэлэр нөгөө Монголоос дэлхийг тойроод аялж байгаа нэг аялагч байдаг шүү дээ. Life on Bicycle гэдэг даваахаа гэдэг залуу байдаг. Тэгээ бит хоёр мань хүн бас Чилд явж байгаа юм байна. Тэгээ бит хоёр бас ингээд өнөөдөр уулзахаар ингээд хоорондоо тоглосон. Тэгээ яг нэг Сүхбаатарын хөшөөний доор уулзъя гээл нэг уулздаг байсан шүү дээ, тий. Монголд. За тэрэн шиг бит хоёр нэг юм төв толгойных нь юм хөшөөний доор нь уулзахаар ингээд болж ийн бас надад их гоё байна л да. Ингээд яг адилхан ингээд дэлхийг тойроод явж байгаа ингээд бас Монгол залуутайгаа уулзах чинь гэхлээр тэгээ одоо удахгүй ингээд тэр хөшөөнийхөө ойролцоо очихоор такси бариад явж байна. За ингээд яг л зөв хөшөөнийхөө доор хүрээд ирэх шиг боллоо доо. За манай бороо арай ирээгүй байгаа юм билгүй дээ. Ингээд жоохон хүлээж яа. Манай одоо дугуйтаа явж байгаа юм болов уу? Тэнд басны дугуйтай хүмүүс яваад байх юм. Энд ч биш байх шиг байна. За ингээд удахгүй сайхан Монгол аялагчтайгаа уулзнаа. За энэ ч яг манай бороо мөн байгаад байна шүү. За ингээд сайхан Монгол аялагчтайгаа уулзд юм ээ. За сайн байна уу? За сайн байна уу? Сайн явж байна уу? За. Таны сайхан юутай байна? Аян зам юутай байна? Аян зам сайн уу? Йоо сайн. За тэгээд даваахаа бит хоёр бол анх удаа уулзж байгаа. Тэгээд өмнө нь бит хоёр бол онлайнаар холбоотой байсан. Афганистан руу чи надаас нэг 5 хоногийн чөлөө өмнө орцсон тий. Тэгээд тэнд уулзаж чадаагүй. Пакистан дээр 2000 км-ийн зайтай байсан тий. Тэгээ бит хоёр уулзаж чадаагүй. Тэгээд өнөөдөр ингээд Чилд ингээд уулзч чинь ингээд чи сүүл Африкт явж ирсэн тий. Тэгээ Аргентинд явж байгаад. Ер нь бол нэг 2 удаа уулзах гад бас чадаагүй шүү дээ. За тэгээд ингээ бороотойгоо сайхан уулзлаа. Дугууга юу одоо моциклтэй яваад байгаа тий. За тэгээд за ингээ ямар ч бит хоёр уулзчлаа. Энэ улс маань бол нөгөө христийн шашинтай. Тэгээд энэ ард нөхөө өрлөөд байна тий. Юу гэж бодож чинь чи? Энэ жоохон шашны гүн жоохон солиорцсон юм баг шиг байна тий. Энэ одоо яг нэг орон гэргүүчүүд байдаг газар байна л да. Тийм байна тий. Ингээд орон гэргүүчүүд байдаг. Тэгээд ийм орилсон гудамжинд унтсан за ийм хэсэг бас байна. За өнөөдөр ч тэгээ бороо ороод нэг жоохон зотраагаад байна тий. Зотраагаад байна. За энэ ард улагч игээ тасалтгүй орилж ин дөө барыг сүүлийн 20-20 минут болчихоо тий. 20 минут боллоо. Нэг их ч ингээд орилоо л байгаа тэр ард. Одоо ингээд хотоос гадагшаа гарах чинь хоёулаа чинь нэрний үлээ Вальпресо гэдэг хоттой хэр зайтай вүлээ? 120-30 км явахаа. За тэр 120-30 км яваад бас нэг хотоос зайдуу амьдралын хамт үзэхээр автобусны вокзал дээрээс пледээ авчихад тэгээ 2 давхар судалтай тий. 2 дарчих ш. За ингээд тэр одоо ийм 2 давхар автобусаас орон нутагт нь явдаг юм байна шүү дээ. Хамгийн урд нь сууж байгаа юм байна. За манай үн чинь бол надаас төрүүлээд ирсэн. Нутгшсан юм лээ ер нь энэ чи бол. Бараг өнөөдрийн хөтч бол даваахаа байгаа. За ингээд Вальпресо хотод уулзъя. За энхүү Вальпресо хот дээр бит хоёр буугаад ирлээ гэж. За энэ шиг сонирхоо. За энэ шигэж бас яалтчгүй хотоос загтуу хүрээд ирсэн гэсэн шиг ингээд ер нь хүмүүсийнх нь гадна төрөх хотын үзэмж энэ төр бол бас шал өөр болоо явчихжээ шүү. Энэ зах юм байх та. Энэ зах шүү дээ. Энэ төв зах нь. За. Энэ чи гэлэн төхөө байсан уу? Гарчих юм шүү те. За энүүгээр ингээ ямар ч вокзалаас бууж ирээл ийм юу вэ? Яг годомжиндаа ингээ зах нь байгаа шүү дээ. Тийм байна. За энэ бол ер нь яг нэг тийм юунд байгаа юм шиг санагдахгүй шүү. Энэ гархан зүг. Чилд байгаа юм шиг санагдахгүй шүү. Их юу вэ? Замбраагүй вэ?
Gracias. За, камера ингэж нууж яваарай. Шүрүүлэн шүү гэж. Таныг хэлж байна. Ола. Чилэн. Чилэн. Чилэн, чилэн. Gracias. Thank you. За. Чиног гэж байгаа. Чино гэдэг байгаа байхгүй нэг хятад гэж л одоо бид хоёрыг хараад байгаа байхгүй юу. Тэгээ одоо ер нь бол их юу болчих чинь нөө те нэг хамаагүй нээлттэй хүмүүс болж эхэлж шít ингээд Сантьягоос өр. За нэг юмыг ер нь ажиглалаа. Энэ хав бол ерөөсөө ийм юм байна. Одоо монголоор ярил яг Динжи мянга дээр ер нь ирсэн юм шиг санагдаж байна. Динжи мянгийн захууд дээр ингээл хүнсний ногооны хог мог нь доогуура их замбраагүй хайцсан. Тэгээ байшин барилгууд нь бол иймэрхүү яла. Харцсан бос тийм гоё нээлттэй хүмүүс байна. Асуудал алга. Тэгээд энчээ бол ингээд майхан бариад хүмүүс амьдарч чинь энэ дотор сая хүн байна. Гутлаа гаргаад тавьчихсан. За тэгэхээр бас гэр оронгуучууд маань энүүгээр бас ингээд мэрсэр амьдэрдэг юм шиг байна. За энд бас ингээд хүн унтчих шүү дээ одоо. Энэ хавар юу н гэр оронгуучууд нэх байгаад байна те. Айгүй хөдөлгөөн. Зөв. Энд чинь дулаан орон болохоор санаа зовхон байхгүй байна тий. Гараал унтчихсан л та тий. Энэ одоо их сургууль юм байна те. Энэ бас их сургууль юм уу те? Энэгээр одоо ингээд залуучууд нь ингээд салхилаад Гэхдээ араа манайх ийм сони юм байна заяа. Энэ их сургуулийн үүдэнд байна шүү дээ те. Битүү нөгөө өвс өмсдөг чинь. Өвс тамхи хольж татал. Сая бит хоёрыг нэг гар өвс авах уу гэж одоо зарах гэж үзэж байна. Энд чи одоо хууль бустай ямар ч байсан. хууль бос. Гэхдээ эмийн журмаар маш эмийн журмаар болдог тий. Гэхдээ бол бас хяналтгүй шар энэ оюутнууд ингээ энэ дундуураа гарч ирээд ингээд сууцгаачд юм байна. Битүү өвс. Амар хурц үнэрч. Тэгээ эн чинь ингээд зарж 8 байлт юм байна. Эн чинь ирээд. За бас нэг иймэрхүү өнгөйс байна шүү. За одоо даваахан бит хоёр хотынхоо төв хэсэгт ирсэн юм шиг байна те. За тэгээд даваа одоо энэ хотоо тайлбарлаж өгнө. Вальпрессо. За. Вальпрессо болохоор Чили улсад байгаа хамгийн анх баригдсан хот. Хамгийн анхных нь хот. Тэгээд 1531 онд баригдсан юм байна. Тэгээд маш их давчин орон зайд баригдсан хот юм байна. Тэгээд 40-50 хэмээн налуудаар баригдсан. За одоо бит хоёр бол хотын төвд нь байна. Цаашаага одоо хотын яг амьдрал руу гүн орох чинь. За Вальпрессотыг бас урлагийн хот гэж нэрлэдэг хүмүүс. Маш өнгөлөг гудам шалбаагаараа алдартай. За бүгдээрээ одоо хотын төвөр нь яваад үзцгээе. Энд нэг ийм шийдвэр гарч ирсэн юм байна. 19-ээс 20-р зууны үед Вальпрессо үед Чили улсын эдийн засгийн хямралд ороод нэлээд уналтанд орсон юм байна л да. Тэгээд хотын одоо өнгө зүсийг одоо сайжруулах зорилгоор хотын хан дээр одоо зураг зурж болох зөвшөөрөл олгож ирсэн юм байна. Чөлөөтэй. Тэ нийт эзэмшилтэй гэсэн үг шүү дээ. За тэр цагаас эхлээд энэ хотын маань нэр хоч нь өөрчлөгдсөн. Өнгөт хот болсон, Солонгон хот болсон. Одоо бол урлагийн хот гэж нэрийддэг. За тэгээд энэ бэштэй ингээд хотоор явж байхад ийм огцсон өндөр ийм шатнууд айгүй их юм байна зөө. Одоо энэний учрыг даваахаа тайлбарлана. Өмнө нөгөө хэлжсэн шүү дээ. Уг хот маань газар зүйн байршил маш онцгой бүсд баригдсан. Тэгээ хотын бүх хэсгүүдэд 40-50 хэм цаашлаад бүр 70 хэмийн ийм налуу байд юм байна л да. Ийм гэсэн үг. Тий, огцом гэсэн үг. За тэгээд ийм шат бол Вальпрессо хотод 1000 байгаа. Дээрээс нь зарим хэсгүүд дээр цахилгаан шатаарч гарах тохиолдлууд байдаг. За ингээд нэг лифт шиг юмар яваад Вальпрессо хотынхаа орой дээр нь гараад ирдэг юм байна. За тайлбарлаарай. За эн чин нэлээ явнаа бас уулын орой руу алхан, лифтэн цуун. За дараа нь тэгээд ингээд Вальпрессо хотыг
нэлээд өндөрлөг бүсээс харж байна бид нэр. За тэгээ урд руу бол ингээд номхон далай харагдаж байна. За ингээ яг далайн ирэг дээр хүрээд ирж байгаа. Бид хоёр тун удахгүй далайн номхон далайн ирэг дээр одоо удахгүй очино. За тэр бол бид нэр одоо ингээд хот Вальпресо хотыг харж болж байна. Маш ингээд давчуу орон зайд баригдсан ийм шигүү баригдсан хот байна. Номхон далайн ирэг дээр явж байна. За ингээд бид хоёр номхон далайн ирэг дээр хоёр дөрөв далай гэдэг шиг явж байна. За энэ хэсэг бол үнэхээр гоё юм байна. Энэ далайн чимээг сонсоод шагнаад ингээд алхах энэ харагдах байдал нь бас айгүй гоё юм байна те. Өстой гоё юм байна. Толгой амарч чинь те. Энэ жоохон суух уу? Тэгээ бид хоёр ерөнхийдөө энэ жоохон гоё сууж ингэж гоё далайн чимээ сонсож байгаад. За тэгээ хоёлоо Сантьяго руугаа буцъя да тийм ээ. За ингээд сайхан Монгол их орны минь бас нэгэн аялагч ингээд Даваахагийнхаа дэлхийг тойрох одоо энэ аялалтанд амжилт хүсье. Тэгээ би бол Даваахагийн бас бичлэгүүдийг үздэг. Тэгээд үнэхээр бас их сонирхолтой аялдаг Даваахаа ингээд ундаг дугуй тэр өөрийнхөө энэ хоббиг тийм ээ ингээд аялал болгочихсон. Ингээд ундаг дугуйгаа жийж явж байгаа бол Африкт ч бай, одоо Латин Америкт ч бай, Афганистан, Пакистан хаач бай тэгээд хээр заримдаа ингээд майхан зайхнаа бариад ингээд хоноод явцдаг. Тэгэл яг энэ өөрийнхөө хоббигоор өөрийнхөө ертөнцөөр ингээд бас их гоё аялж байгаа энэ Монгол залуудаа одоо залуутаа уулзсандаа би бол маш их баяртай байна. За дээр нь одоо ингээд Монгол улсад нэг юм баялагын сан гэдэг нэг юм айгүй их яригдаад байгааз. Тэгэхээр миний нэрсэн Чил улс бол одоо маш их байгалийн баялагтай бүр зис маш их экспортлдог. Дэлхийн одоо зисийн 28%-ийг Чил улс бол экспортлдог. Тэгээд тэр байгалийн баялагаа ингээд баялагын сан болгоод менежментийг зөв хийсэн улсын тоонд ордог юм. Одоо жишээ нь Норвег, Шинэ Зеланд, Арабын нэгдсэн Эмират гэх энэ улсуудтай адилхан ингэж яригдж явдаг. Одоо баялагын сангийн менежментээ зөв хийсэн гэд. За тэгээ Монгол улс маань ч гэсэн одоо нэг баялагын сангийн тухай яригдаад байна. Тэгээд их зөв хийж хэрэгжүүлээсэй л гэж одоо бодож байна. За тэгээд хэрвээ та бүхэн Чил улс руу ирж аялье гэвэл энэ бол ингээд маш аюулгүй тайван тий одоо энэ гудамж будамжаар ерөнхийдөө ингээд гэр оронгүй хөвтөж байгаа хүмүүс ч юм уу тий эсвэл одоо янз бүрийн энэ дээрэн булаалт гэмт хэрэг энэ төр бол дийлэнхтэй яаж гардаг вэ гэхлээр энэ Чил улсад одоо хууль бусаар оршин сууж байгаа нөгөө ойролцоох Латин Америкийн бас хүнд гарууд л нэг тийм гэмт хэрэг мэрэгт орооцолдог юм билээ. Тэгээ ерөнхийдөө бол Чил аюулгүй. Тийм учраас та бүхэн бол бас Чил улс руу ийм тайван гоё улсад бас ирж аяллаарэ гэж урьж байна. За ингээд бүгдээрээ дараагийн улсдаа уулзцаая.